За сайн бацхан үзэгчдээ манай TV24 телевизээс бэлтгэн явуулдаг Social Paparazzi нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаарыг эхэлж байна. Сайн бацхан үзэгчдээ. За энэ 7 хоног сайн сайхан юу байна ашка? Энэ 7 хоногт маш хөвгөлтэй, гой сонирхолтой үйл явдлууд өнгөрсөн. Сайхан 7 хоног өнгөрлөө. За миний хувьд ч гэсэн маш хөөрхөн игдүүтэй бөгөөд маш гой бичлэг болон мэдээнүүдээр бас цуглуулсан байгаа. Тэгээд энэ мэдээллээс бас та бүхэндээ хуваалцах жагаад их баяртай байна. Тэгээд бас нэг мэдээллийг та бүхэндээ хүргэхэд дараагийн яг манай Social Paparazzi энэ хүн нэвтрүүлэг маань энэ зүгээр миний одоо шууд хэлж байгаа санаа шүү. За. Нөгөө Facebook social орцонд хамгийн их яваад байгаа нөгөө нэг челленжүүд байгаа шүү дээ. Тэр челленжүүдийг туршиж үзээд яг ямархуу реакшн гаргаж ямархуу үр дүнтэй ямархуу фаны хөгжилтэй байгаа тэр үйл явцыг бас бодитоор шууд туршиж үзье гэж бодсон. Тэгээ над ч айгүй сонирхолтой санаа юм байна. Айгүй их челленжүүд одоо айгүй их явдаг болсон шүү дээ. Ялангуяа нөгөө TikTok-оор айгүй их челленж явдаг шүү дээ. Тэд нарыг онцолж оруулаад бүр сонирхолтой. Тэгээ ямар ч гэсэн дараагийнхаа дугаарыг та бүхэнд илүү гоё хөгжилтэй байх үүднээс маш гоё зүйлүүдийг төлөвлөж бэлдсэн байгаа. За ингээд би хамгийн эхнийхээ бичлэгийг та бүхэндээ хүргэмээр энэ хүү бичлэг маань маш игдүүтэй. Тэгээ нэг яагаад сонгож авсан бэ гэхээр энэ бичлэг маань хүн ингээд нэг юмыг яг ингээд нөгөө төвлөрөөд ингээд хийчихээрээ өөр хөл гар өөр илүү тустай юм юу болж байгааг нөгөө анзаардгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ маш бяцхан хүүхдийн бичлэг байгаа. Тэгээ бүгдээ бичлэг авч үзье тий. Бандачаа дөргөө. Харин тий. Хөл ингээд ээлжлэх хөдлөд байгаа бүр ингээд нэг оюун налархаа хөдлөд байгаа шүү. Нөгөө хүмүүс бас том хүмүүс ингэдэг штэ заримдаа том хүмүүс ч гэсгээр хүүхдүүд ч гэсэн ингээд нөгөө хөлөө ингээд идэг штэ бас их юм флекстэй хүмүүс байдаг тий. Яг надад ч бас нэг юм. Тэрний эхлэл нь юм шүү арай. Тий, тэгээ дээрэс нь одоо нэг одоогийн хүүхдүүд чинь бол дийлэх нь айгүй уц үздэг болцсон. Айгүй их пад үздэг болцсон. Эсвэл ноутбук дээр ингээд ээж аав айгүй их бичлэг кино хүүхдтэй ингээд тавиад өгдөг болцсон. Тэгээ тэр л нам орчдөг. Тэгээ энэ хүүхд бол нөгөө нэг яг тэр нам орцсон байж байгаа нөгөө хөлөө яаж хөдлөж байгааг мэдэхгүй тэр нэг игдүүтэй хөөрхөн харагдсан. Үгүй эсвэл ярин ингэсэн юм шиг эсэргээр нөгөө үзэж байгаа юм дотроо бүр орцсон. Тэгээ бүр реакшн даад өөрөө уусаад гэх юм уу. Тэгжэл хөл гарч байгаа шиг. За миний хоёр дахь бичлэг бас яг чамтай адилхан ер нь хүүхдүүд энэ талаар байгаа. Хөөрхөн байгаа зэг чинь 9 сартай гинэ Монгол. За. Тэгээ дүүгээ саатуулж байгаа. Хөөрхөн. 9 сартай хүүхдүүд ч одоо өөрсдөө саатаа явж идэг үстэй. Тэгсэн чи энэ айгүй хөөрхөн дүүгээ саатуул. Яг наадах чинь миний амьдрал айгүй ойрхон байгаа. Яг тэгэхээр за тэд үздэг штэ. Манай дүү 2 хүүхэдтэй байхгүй. Тэгээд том нь одоо 8 сартай. Бага нь болохоор одоо 5 сартай. Тэгсэн ирнэ манай нөгөө дүүгийн том охин нь дүүгээ саатуулдаг. Дүүгээ ингээл саатуулаад үнс ч мөнсэл зөө. Ээжээсээ илүү баг дүүдээ ингээл баг памперсыг солих нэ тэнчээж зүгээр дүүд бол зүгээр урсаж байгаа юм чи бүр яах. Дүү нэж яхах амар хөргө игдэг те. За. Яг саяны хүүхдийн бичлэгтээ яг хамааруулаад дараагийн бичлэг бий явуулъя. Энэ бол такандо төрөл спорт хичээлж байгаа дөнгөж хэлж байгаа хүүхэд. Дөнгөж хэлж байгаа хүүхэд. Тэгээ нөгөө нэг багшигаа зааж байгаа юмыг яг ойлгохгүй амхандаа дагаж хийгээд байгаа. Өөрийнх нь чадамж нь тэр дээ. Гэхдээ нөгөө нэг яг дагаж хийж байгаа байдлыг хүмүүст илүү игдүүтэй санагдсан. Өөрөө ч гэсэн бас тэр гаргаж байгаа реакшн ч гэсэн хүмүүс авир хүрсэн байлээ. Тэгээ бүгд хамтаа бичлэгээ болоо хүлээн авч үзье. Okay, champion. Let's see. Champion. Fighting set shot. Aya! Okay. Break it and shout. Ready? Go! One leg, okay? Ready? Go! This way. Aya! Right leg, ready? Go! No, right leg. Go! One more time, forward. Ready? Go! Тэр дуугийн бүр сэдвэрэж байгаа шүү. Аяа гэх. Тэгээ ямар ч гэсэн энэ хүүхд ямар ч гэсэн хугалж чадсан байлаа. Энэ нэг тахандогийн яг спортод хүүхдүүдийг нөгөө шалгаж авахтаа ингэж тэнцвэлдэг юм шиг байгаа юм. Шалгуур юм шиг байгаа юм. Цаана нас эцэг их суудсан байгааг. Тийм тэгээ нөгөө босод бас нөгөө нэг спортод тахандогоор хичээлдэг бас хүүхдүүд бас байгаад байгаа байхгүй. Тийм ямар ч нэг ийм хөөрхөн бичлэг байлаа. Чистэй хөөрх юм байна.
Хүүхдүүд яг тийм битгтэй. За би яаштай тий асуух юм байна. Интернет худалдаагаар чи ямар нэг юм захиалж ирсэн үү? Захиалж ирсэн. Хэр таалагдсан? За яг хуваар дүгнэх юм бол нэг 50-аас 80% та. 100% бол. Асмар чинь таарсан уу? Би хувцас захиалж байгаагүй. Дандаа эд материал захиалж авч ирсэн. Тэр интернет сүлжээнд байгаа бараа бүтээгдэхүүнийг ер нь худалдаа авахдаа болгоомжтой байх. За би барыг таачлаа. Нэг иймэрхүү юм үзэж байгаа юм ба. Тэгтээ нэрээ яг иймэрхүү. Би бас нэг хятадаас нэг готал загчсан аахгүй. Тэгсэн чи нөгөөх нь бүр барыг талдаа ороод гацсан шүү дээ. Би бол тийм том өөсдөг шилтэй 37 стандарт аахгүй өмсдөг аахгүй. Тэгсэн чинь бүр яг талд нь ороод бараг гацж байгаа юм чам. Яаж тэгсэн мэдгүй уул амар харж байгаа л яг 37 яг хар өнгөтэй гэж загс ерөөсөө тийм юм болсон шүү дээ. Нөгөө нэг би айгүй постод явж идэг шүү дээ. Нөгөө нэг ингээд яг одоодын өмссөн хувцсыг яг энэ хувцсыг л захиалж өмснө гэдэг. Яг өмссөн чинь нөгөө бүр аимшиг юм хэлсэн гэдэг. Тиймэрхүү зурагнууд угаасаа амар. Би одоогоно яг юм урд хойноос ямар нэгэн хувцс захиалж одоогоно өмсөж амжааг байгаа. Шууд дотоодох бүтээгдэхүүн дэнждэг худлаа. Өөр гэхдээ бүгд л урдаас ирж байгаа бах тий. За дараагийн нэг сонирхолтой бичлэг маань яг хэр зэрэг ирчүүдийн хувьд. Эмэгтэй хүний одоо нэг хөхний дараалал нэг левчик тий тэрийг одоо хин хурдан тайлах вэ гэдэг юм уралдаан байд юм бэ. Энэхүү уралдааны талаарх маш богинохон нэг оролцогч бичлэг бүгд хамтдаа үзье. Нэг үзнэ. 5 4 3 2 1 go. Хөө яар every day. Яваа л энэ заяа. Наар зөв 30 секундэд л уралдаад шүү. Ямар лаг. Энд тэгтээ үлдээсэн. Тэгтэл аян хурд энэ те. Энэ тэгтээ бүр ингээд манай гадаадынх юм бол ямар ч юмыг спорт болгоод эсвэл нэг төрөл тэмцээн болгоод бо сурчдаг те. Ямар ч юмыг одоо би хамгийн сүүлд нэг спортын төрөл үзчихсэн тэр нэг юм шуудаатай илс шиг юм байна. Тэрийг ингээд нэг ойролцоогоор нэг 5-аас 10 метрийн зайд ингээд тавьчихсан ийм нүхтэй. Тэр нүхрөө ингээд шидэж оруулдаг. Тэгээд тэр талбай дээр ингээд үлдээх хэвээр. Үлдээсэн эсрэг талгаа үлдээсэн тэр шуудаатай илсийг түлхэж гаргангуудаа унгаах хэвээр ч гэдэг юм уу те. Би ойлгосоогүй юу алж байгаа. Би тэгж байгаа дараагийн нэвтрүүлгээр тэрийг энэ тэмцээнийг сонгож авч үзүүлэн заяа. За дараагийн яг ялцчихгүй тийм байд. Гэхдээ нэр амар жижигхэн юмыг ингээд нэг хөгжүүлчихдэг те. Хөгжүүлэнгүүтээ нөгөө генээс номд манах гэж ütгүүлчихдэг. Амжилт зүгээр сэргэлэн гэх юм уу ааши. За бас нэг ашигтай хэмнэлттэй нэг арга байна. Заавалчгүй үнэтэй маск хөдөлтөж авах ерөөсөө хэрэггүй юм байна. Зүгээр ингээд найдаас хэлбэдэг. Сайхан хайчлаа. Хэлбэдгүй чинь дотор амар олон төрөл болсон шүү дээ. Бүр ингээд гоё ариун тэрийн одоо ариутгалтай, тэг баг спирттэй, тэгээ баг цаанаа цэвэрлэгчтэй байгаа юм шүү. Хурдан цэвэрлэн quick cleaner гэдэг нэг юм пүүз мүү цэвэрлдэг арчдаг юм бүр тийм цэвэрлэгч хэлбэдэг юм. Ер нь янз янз. Тэгээ одоо ер нь юм хөгжнө гэдэг чинь бас амар. Тэгээ бас би ингэж бодсаахгүй яг энэ зургийг харснаа би нэрээ ингээд найдаас хэлбэдэг юу яагаад ямар ч нэг юм спиртгүй яагаад энийг гэдэг байгаа. Нэг тоглох гэдэг. Тэгээд өмнөх дугаарч болдог. Тэгээ яг ийм гоо сайхны бүтээгдэхүүнд ингээд дүрж яагаад ингээд тавьчвал бас болох юм шүү. Бас ингээд хэмнүүл хэм шүү. Тэгж бодогцоо. За дараагийн бичлэг маань болохоо зэрэг чи тотгидэг шувууг ер нь таарж ирсэн үү? Тийм шүү дээ. Харж илээс зөндөө арчсан. Зөндөө арчсан. Яг бодитоор таарж ирсэн үү? Тийм таарж ирсэн. Таарж ирсэн үү? Би бол таарж үзээгүй одоохондоо. Тэгтээ энэ шууны нэг гайхалтай авьяасан. Ер нь бол нөгөө нэг тотгидэг чинь юм дөөр их те. Тийм авьяастай шуу шүү дээ. Тэгсэн чинь энэ шууны авьяас бүр гайхалтай. Are you famous? How about some animal sounds? Can you do a red wolf? How about an owl? The pretty songbirds? Yo, ямар лагийн. Can you do a horse? Good. Can you fall down? Did that hurt? Тэснэ хөрх ингэ татаж ирээд яриад байгаа юм шиг микрофон дээр. How about a dog? Can you bark? Fly on the spaceship? Can you do water? Ямар лагийн тий. Нэрэ жинкэд ат юм уу? Can you help me start the car? Einstein, can you help me call the dogs?
Лагийн тий? Сонир богоц. Сталагийн байна. Би энд ихтэй итгээгүй байхгүй. Гэсэн чи сүүл гадаадд амьдардаг Монгол нэг залуу гэртээ яг дот тийжидэг. Яг иймэрхүү дот тийжидэг. Тэгээд тэр нь ямар хин гэдэг нэртэй байлаа. Тэгээд бүр яг тэр доттойгоо яриад байгаа юм чинь. Чи өстө тэглээ инглээ. Надад хайртай мөн. Хайртай мэртэй гээд. Тэгээ сайн байна гэх бүр яг өөдөөс нь яриад байгаа юм чинь. Би бүр гайхаад. Гэтээ би нэг заавалчгүй нэг тийм доттой ямар ч таашдыг дуурахын яг чихээрээ сонсъё гэж бас бодоол байгаа. Шалгаж үзэх хэрэгтэй байна. Тэгвэл бичлэг байж магадгүй шүү дээ. Бичлэгнүүд бол ерөнхийдөө бүгдийг эвлүүлэг байх магадлал айгүй өндөр. Гэтэ наад чи айгүй өвлөлөг байхад хэцүү. Харин хэцүү байгаа шүү дээ. Яг нохоо гингүүд нь нохоо шиг дуграал. Тэгээ муур гингүүд муур шиг дуграал. Тий. Наа чи авьяастай татаачс магадгүй юм байна. Зя. За, миний дараагийн бичлэг ба штэ тий. Юу зураг агаа заяа. За. Найз өхнийхөө зургийг авч байгаа хүн. Тэгтээ яг энэ бас айгу бодит амьдрал дээр байдаг байхгүй юу? Үнэхээр яалтчгүй зураг муухан аваад ахаар бүр дургуун урдаг байхгүй юу? Бүр гоё авчихвал та зүгээр юу хэцүү байгаа юм бэ гэж боддог байхгүй юу? Тэгтээ чи аль болох доороос авдаг уу? Тий. Манай нэг бас яг наадах шиг нэг юм найзууд байдаг байхгүй юу? Яг тэр нэг найз залуу нь манай найз найз охиныхоо зургийг авч өгч байгаа. Дандаа загнуулна. Дандаа өнцгөн буруу айлгна, хайраа чи муухан авсан байлгна, хайраа доороос авах, хүндлээ ав, босоо ав, татаж ав, хоол байна гэж юусэн. Октодыг хэрэглэгээд үнэхээр гүйцэхгүй байлаа. Нэг юм манай эмоцийн хошин шиг байдаг штэ. Дээрээс авсан чинь чи такси зураг авсан байна. Доороос орсон чинь чи миний хөл урт гарсан байна. Цүнх орсон гүйлгэн. Яасан хэлээ чи нав бүдүү гаргасан чи би бүдүү гаргаад байгаа юм гэдэг шиг. Яа, ингэ замг нүрт бүдүү гармаар ингэдэг шиг. Би яг энэ дээр нэг зүйл дотоо оруулсан байна. Миний бас нэг зургийг манай авсан байдаг байхгүй юу? Бид тэр өсгөл явж байгаа сая авахулсан зураг байдаг байхгүй юу? Тэгсэн чинь бүр намайг бүр ийм ингэ жижигхэн пони шиг авсан байдیں۔ Би бүр уйлахад яашаа нэг гомдоод тэгээ дараан тэгжсэн нэг уур гарсны дараа инээд үрээд ингэж аваад тахтай яа гэж бодогдоод одоо юм гоё сойш тэгвэл бүр шууд нэг хөлмөлөө ингэж мгээд. Манай эмгтээчүүд ч авьяастай шүү. Миний дараагийн бичлэг болохоор зэрэг манай нөгөө нэг хошин урлагийн бас мундаг залууч жүжигчдийн нэг жижигэ мэдэн штэ тий. Тэгээд жижигийг манай өвөр монголоор нөгөө яг гангстууд гэдэг киноны зураг авалтныхаа дундуур нэг юм хошин яриа маркер ярьсан байлээ. Тэгээд энэ хүү яриаг хүлээх авч үзье. Энэ одоо энэ халахын хипхопд бүр яаж яах юм? Нэр ерөөсө бодохоо байчихсан биз дээ. 60 залуу яаж юм бэ? Зүгээр гинжгэл болчих шүү дээ. Ерөөсө жүүдэг юм байна гинж. Тэгсэн яаж юм? 60 зүгээр энэ шилэн хонхорохоо өргөсөн үсээ хэлчихэж шүү дээ. Гижиг гэл. Бүр 60 нь яаж яах? Одоо бүр нэг зүгээр банкнд очролж исэн дугаараараа шууд өөрөө хэлж шүү дээ. 168 гэл. 168 дугаартай өсөлөгч 2 дугаарыг чонхонд очно. Тэр гагуй сүд нийсэн 2 залуу яаж гинэ? Зүгээр л өөрсдөө нэг 2 банд нийлээ өөрсдөө банди бооваа гэх. Банди бооваа. Тэгтээ манай дээр их хипхопод яадаг байсан. Дандаа боддог байсан. Нэрээ 2 үлдээ боддог байсан. Уулын оргол гэж шүү дээ. Биир жи гэж шүү дээ. Монголын танкаар явчихд гэж шүү дээ. Ийм боддогоос одооний залууч бүр бодож шүү дээ. Ахын хипхопод яаж яах юм? Энэ нөгөө яг ийм аялахтай юм шигтэй угаасаа амар мондог нөгөө нэмэх 17 цуврал дээр бас айгүй гоё жүжиглсэн байдаг штэ тий. Тэнгүүтээ нөгөө дуу мууга яг амар гоё бодтой оролцсон. Гэтэ манай хошин урлагийнхан бол угаасаа нэг сойст төгсөгт нь буюу анх бүр шалгаж авахт нь угаасаа яг иймэрхүү бүх авьяасын олд нэг шалгацсан байдаг. Дээрээс нь өөрсдөө ч гэсэн ингээд авьяасаа яваа маш их хөгжүүлдэг. Тэгээд нэг зүйлийг бас зөвөр энд хандаж үзэгчтэй хэлэхэд авьяас гэдэг зүйлийг хүн хайж олно гэж байхгүй. Хүн одоо өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох юм бол тэр авьяас бол нээгддэг хүчтэй байгаа. Тэгэхээр ийм авьяастай би ийм авьяастай болно гэж хэрвээ та хайж илэрхийлж явах юм бол тэр бол ер нь бол хэцүү гэсэн. Тэр нь та өөрийгөө сонсоод би яг юунд дуртай байна, юу чаддаг гэдгээ илүү сайн бодож олох юм бол тэр чинь таны авьяас болж хувирах хэрэгтэй байгаа шүү. Нөгөө нэг өвгнөд байдаг штэ. Би юу бодож олох хэрэгтэй вэ мөстөө. Саяны өгөөж бичээ тажиж зураг мөргийн тавих хэрэгтэй биш үү? Одоо нөгөө өглөө штэ гэдэг шиг. За хаваа зүйлийнх нь миний айгүй нэдтэй. За. Нэг амт.
Баг. Ойлгож ярьж байгаа чи өөрөө төрүүлээ ийнэ гэдэг юм. Одоо харж. Юу юм бэ? Би над чөө юу хийгээд байгаа? No God! Ико хор маягийн юу хийж байгаа байхгүй юу? My God. Яа, нөлөөс аваа гарчлаа. За, хөтлөөрэй. Зөөч энэш тасгах. Окей. За та бүгдээс таалагдсан гэдэгт итгэлтэй байдаг. Магадгүй бас яг юу болоод байгааг нь бас над шиг ойлгохгүй байсан хүн байж магадгүй бүгд бас дийлэх нь ойлгосон гэдэгт итгэлтэй байна. За тэгээ хамгийн сүүлийнхээ бичлэгийг та бүхэндээ хэрэгтэй байх гэдэг үүднээс дараагийн бичлэгийг хүргээд өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөж байгаа. Тэгэхээр энэхүү бичлэг маань яасан бэ гэхээр хувцсыг та маш хялбархан бөгөөд маш хурднаар гэхдээ хамгийн багтаамж багтаагаар хэрхэн яаж эвхэж болдог вэ гэдэг ийм маш гайхалтай хэрэгтэй бичлэгийг та бүхэндээ зориулъя гэж бодлоо. Тэгээд энэхүү бичлэг бас маш олон хүмүүс үзсэн байх гэдэгт итгэлтэй байна. Бүгдээ бичлэгийг хүлээж авч үзье. Хятадд бас нэг юм хүнжил их гэж байгаа арга найсаа ямар зүгээр юм бэлээ. За тэгэхээр та бүхэнд өнөөдрийн дугаар нэвтрүүлэг маа таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийнхаа дугаараар та бүхэнд эргээд уулзъя. Тэр баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй.